За бүгдээрээ сайн мэдсэн тэгэхээр бүгдэнд нь имжлэг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр за энэ удаагийн имжлэгээр бол 2025 оны 1 сарын 23-ны өдөр хүсэн IDEA 15 минутын чартан дээр байна. За тэгэхээр 1 сарын 23-ны 5 цаг 52 минутанд тэгээ ханш энд явж байхад гэсэн байна. За тэгэхээр бидэрт 270487 0320 гэсэн юм хоёр мом байгаа юм байна. Энэ хоёр мом дээр бол энэ хоёр момны фибог бол 3 гэж тэмдэглэсэн байна. Дараачих нь 2 гэдэг энэ улаан фибог тэмдэглэсэн байна. Дараачих нь 1 гэдэг энэ шар фибог тэмдэглэсэн байна. За тэгэхээр бидний TPM-ийн одоо арга барилын хувьд бол үргэлжлэх хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн, салбарсан хөдөлгөөн гэж бол байдаг. За 3-аас ойгоод явбал салбарсан хөдөлгөөн болох гэдэг байгаа. 2 юм уу 1-ээс ойж явах юм бол үргэлжлэх хөдөлгөөн болох гэдэг. За тэгэхээр ерөнхийдөө бол 3-аас ойх магадлал нь илүү өндөр, 1 юм уу 2-оос ойх магадлал нь харьцангуй адил гэж ойлгож болно гэсэн үг. За юу гэх юм 40-30% гэх юм уу тэгж ойлгож болно гэсэн үг. За тэгээд энэ хайдыг бол яг нэгийг сэтэрсэн үед гэсэн байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл ханш бол нэгийг сэтлээд 100% хөдөлгөөнөө хийцэн байна. Тэ? Ийшээ заавал хүрэх ёстой гэсэн тэр хөдөлгөөнөө хийцэн байна. Гэхдээ хоёрт хүрээг байна. Энэ нөхцөлд яах юм бэ гэхээр мэдээж одоо энэ нэг дотор байгаа хөдөлгөөний уялдаанаас хамаарат дахиж унж орж ирж байна. Хоёр руу орж ирэх ёстой л гэсэн үг. Хоёр руу орж ирэх магадлал өндөр. Хоёр руу хизээ орж ирэхгүй байх вэ гэхээр энэ дээр арай өөр зүйл хийсний дараа бол хоёр руу ирэхгүй байх магадaltaй гэж бол үзнэ. Тэгэхээр тэрийг бол одоо илүү нарийн юм яриад явах уу. За тэгэхээр энэ тохиолдолд бол одоо ерөөхдөө 1-2-оос явах магадлал нь 30-30%, 3-аас явах магадлал нь 40% л гэж ойлгож байна. Ингээд нийтдээ 100% болно ш тийм ээ. За тийм байна. Тэгэхээр энэ ID бол одоо хэрхэн биелэлтэй байсан гэдэг үлээ харцгаая. За ямар ч тач энэ дээр нэгийн дараа бол нэг юм selfie байна тийм ээ. За энэ фибогийн мом бол ерөөхдөө нэг иймэрхүү байсан юм байна. Иймэрхүү мом байгаа юм байна гэж харлаа зөв. За нэс нэг жоохон дэшээ ч юм уу. Нэг иймэрхүү фибо байсан юм байна. Тэгэхээр ханш яаж үзснийг бол хэдүүлээ харцгаая. За энэ дээр бол тийм ээ яг нэгийн цэгийг аваад 100% хөдөлгөөнөө хийчээд дахиад унж орж ирсэн байна. За яг түрүү чи хэлснээр тийм ээ энэ дотор бол ханш бол эндээс ингэж унах хэвээр. Эсвэл нэгийн цэгийг аваад унах хэвээр. Ерөөс хоёр үйлбэр байгаа. За тэрний хоёр дахь үйлбэрээ бол гүйцэлсэн байна. За тэгэхээр 2-оос одоо импульс явах боломжтой, 3-аас импульс явах боломжтой. Ийм ерөөс хоёр үйлбэр байгаа л гэсэн үг. Хэрвээ 2 сэтрэх юм бол яах вэ? Шалгаад уннаа гэсэн үг. 3 руу уннаа гэсэн үг. За иймэрхүү. За энэ хөдөлгөөний хувьд бол нэг зовоод ах юм байхгүй. 2-оос импульс хөдөлгөөн яваад орой дээр ашиг аваад гарах нэ гэсэн үг. За тэгэхээр 2025 оны 1-р сарын 23-ны өдрийн IDEA-ны биелэлт бол нэг иймэрхүү байж. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай залуусаа.